За Малайз улсад үзэж харах юм маш их байдаг. За тэр олон одоо аялал жуулчлалын одоо гайхамшигтай зүйлүүдийн нэг бол яалтгүй Гинтийн Хайланд. За Гинтийн Хайландыг монголчууд бид казиногийн газар гэдгээр нь маш сайн мэддэг. Маш олон хүн ирж зорж ирж тоглодог. Гинтийн Хайланд бол 1965 онд хятадын бизнесмен Лим Го Тон Chinese хүний санаачлагаар бий болсон. Тухайн үед Лим Го Тон Камерон Хайланд буюу Камерон уулын бизнес хийж явж байхдаа Гинтийн Хайланд бол 1870-аас 1900 тийш оршдог. За яг Малайзийн бүс нутаг дотор бол уулан дээр оршиж байгаа учраас нэлээд сэрүүн хүн их тухтай айтайхан алуу биш. Тэгээ 1965 оноос хойш одоо бүтээн байгуулалт Малайзийн засгийн газрын дэмжлэгтэйгээр яваад яг тухайн жилдээ казино эрхлэх лиценз авсан байдаг. За ингээд бүтээн байгуулалт явж байгаад 1970-ад оны эхээр одоо эхний зочд бодол ашиглалтанд орсон байгаа. За Гинтийн Хайланд бол Куала-Лумпур хотоос 58 км-т оршдог. За машинаар нэг ойролцоогоор цаг хүрхгүй хугацаанд яваад тэгээ уулыг ороосон замтай болохоор маш болгоомжтой явж очдог. За одоо бол нөгөө уулынхаа доод хэсэгтээ машина тавиад дээшигээ кабель караар дээшигээ яваад одоо тухайн одоо зогсоолууд дээрээ очих бүрэн боломжтой болсон байлээ. За ингээд эхний буудал маань маш амжилттай нэгдээд гадны олон жуулчдыг одоо татсан. За ингэж татаад дараагаар нь одоо энэ чинь нөгөө казино буюу мөрөөдөл тоглоомтой лиценз эрхлээд явуулж байгаа. За мэдээж одоо казино тоглож ирж байгаа энэ халуун цагаагаараас төр зуртаа ингэж уул дээр ирж байгаа улсууд гэр бүлээрээ ирэхийг бас хүссэн. Тэгэхээр гэр бүлээрээ ирэх байгаа хүмүүст зориулаад Гинтийн Хайландын ойр орчмын одоо бас газруудад ийм паркийг бий болгож анхны парк маань 1971 онд нээлттэй хийсэн байна. За яг тэр хэсэгт бас хүмүүс амьдардаг маш гоё одоо сүм хийд байдаг. Энийний бас нэг юм Готонжая гэдэг жижигхэн одоо хот байгаа. За Готонжая бол хоолоор их алдартай. Тэгэхээр Гинтийн Хайландд ирж казино тоглож байгаа хүмүүс заавал Готонжаяад ирж гоё хоол иддэг байх нэ гэд. За энэ удаагийн аялал бол бид нар нөгөө хүүхдүүдтэй явж исэн болохоор казино гэхээс илүүтэйгээр хүүхдүүдэд дагуулад Гинтийн Хайландд ирвэл юу үзэх вэ гэдэг талаар энэ удаагийн хавьгаар ярих гэж бодож байна. За дотор гадна гэсэн хоёр том парктэй. За гадна бол ерөнхийдөө том хүмүүс зориулсан маш экстрим тоглоомуудтай 24 тоглоомтой. За энэ дээр бол хүүхдүүдийг бараг тоглоулдаггүй. За хүүхдүүдэд зориулсан дотор тоглох маш хөөрхөн парктэй. Тэгээ энэ паркт бид нар хүүхдүүдэд дагуулж ирсэн. За мэдээж одоо дотор болохоор гадна байсан зарим нэг тоглоомуудыг шинчлээд дотгошоогоо оруулсан. За хүүхдэд зориулсан маш хөөрхөн тоглоомууд. За үүний хувьд бол хүүхдийн өдрөөр нь авч болдог. Өдрөөр нь авах юм бол ойролцоогоор 90 рингитээс 160 рингитийн хооронд үнэ нь гадаад хотны ялгаагүй байна. За энэ бол нэг ойролцоогоор 100-аас 170 мянган төгрөгийн үнэтэй байх нэ. Тэгээд боломжийн үнэтэй болохоор бас өглөө ирээд орой буцдаг хүмүүс ч үзэг. За дийлэнхтэй хоноод ярцгаадаг. Тэгээд анхны одоо том зочд буудлыг 1300 өрөөтэйгээр 2013 оноос эхлээд барьж 2013 он бол одоо Гинтийн группийн хувьд бол маш том 10 жилийн мастер план төлөвлөгөөгөө хийгээд одоо дараагийн түвшинд гаргана гэж ажиллаж эхэлсэн үе. За тэгээ энэ үеэс хойш энэ паркууд, зочид буудлууд 20-р зуун Fox одоо компанитай хамтарсан зүйлүүд, за Walt Disney компанитай хамтарсан зүйлүүд гэх мэт маш олон зүйлийг энэ хэсэгт одоо энэ цаг үеүүдэд хийж бүтээж жуулчдыг
татж байгаа. За үнэхээр гинтийн хайланд бол сэрүүхэн тэгээ оройдоо нэг нэмэх 17 орчим байдаг. За энэ бол халуун газар амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр хүйтэн учраас хүмүүс зузаан хувцастайгаа яваарай, наасан цамцтайгаа яваарай гэх юм блэ. Тэгэл орой болонгот манан буучдаг. Тэгээ сэрүүхэн учраас хэрэг та бүхэн гинтийн хайландыг зорж байгаа бол доор одоо Малайзийн бусад хотуудад гадаа байдаг шиг нэмгэн биш. Бас хавар намрын хувцастай, бас нэг ноосон цамцтай юмтай ирээрээ гэж хэлмээр байна. За хүүхдүүдэд бол тоглох зүйл маш их байгаа. Тэгээ хоол унд, дэлгүүр, хоршоо гэд зөндөө олон зүйл. За хүмүүс ерөнхийдөө юу хийдэг гэхээр өдөр нь хүүхдүүдэд тоглуулж агаад орой унтуулад орой бүгдээр одоо казинод орж тоглолт байхна. За казино бол яг одоо очиход гадны жуулчд нөгөө бүртгүүлээд паспортаа үзүүлээд бүртгүүлэхэд нэг 200 рингитийн тоглох ваучер өгдөг. За түүнээс хойш өөрсдөө болгож авах. За хоол ундны хувьд бол надад бусад одоо Disneyland ч юм уу Universal Studios эднэртэй харьцуулах юм бол үнэхээр хоол сонголт сайтай. Тэгээд хямдхан маш айтайхан санагдсан. За болохгүй бол нөгөө Готонжаяар буугаад тэнд бас амтшинттэй хямдхан айтайхан хоол бас аваад идчихэж болно. За тэгээ Малайзд ирээд бас үзэж харах юм заавал ороод гарах сонирхолтой нэгэн зүйл бол гинтийн хайланд бол яалтгүй мөн тэг хүүхдүүдэд дагуулад ирж болно. Хүүхдүүдэд тоглуулад оройдоо томчууд маань казино тоглоод тэгээд буцахад бол бас харамсгааргүй гоё газар гэлээ. Тэгээд гинтийн рүү явах пакэж байдаг. Одоо машинаараа автобус одоо мини автобусаар явж бол машин өслөөд явж болно. За өөрсдийнхөө машинтай яваад цагийн хилдгээр доор машиныг тавиад дэшээ явж байна. За буудлуудын хувьд бол 5 удаа зочд буудлаас ахуулаад Airbnb өрөөнүүд хүртэл байгаа. За тэгээд энэ бас ингээд бүр одоо багаас эхлээд өндөр үнэтэй хүртэл байгаа учраас сонголт маш их тэр хавар маш ол их бүтээн байгуулалт байгаа учраас заавал зочд буудал гэхгүй бас Airbnb trip.com-оор бас өрөө захиалаад орж болох юм бэлээ. Тэгээд дараагийнхаа Малайз улсаас хийх влогоо уулзтлаа. Түр баяртай.